Сайн байцгаана уу? Эрүүл амьдрал нэвтрүүлэг энэ өдрийнхөө дугаарыг үзэгч танд хүргэж байна. Өнөөдөр таны эрүүл мэндэд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйн амжилтыг бүтээнэ. Таны эрүүл энхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг үйлчилж байна. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүл энхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Ингээд нэвтрүүлгийнхээ эхэнд хүний зан аашнаас хамаарч эрүүл мэнд шалтгаалж байдаг тухай бяцхан мэдээллийг хүргье. Энэ амьдралын бүхэл зүйлс хоорондоо учир шалтгаан уялдаа холбоотой байдаг. Хүний амьдралд хандах хандлага зан аашнаас хүний эрүүл мэнд хамаарч байдаг юм байна. Хүн эрүүл бай гэвэл сэтгэлийн хөдлөлөө удирдах хянаж сурах хэрэгтэй. Амьдралд гутран ханддаг, альвааг сөргөөр хардаг хүмүүсийн бид өвчний шинж тэмдэг илэрх нь амьдралын баяр баясгалантай, тайван, эерэг хүмүүстэй харьцуулахад харьцангуй их болохыг баталсан байна. Тухайлбал сэтгэлдээ гомдолт хийж түүнийгээ тайлж цайруулалгүй яваад байвал энэ нь хүний сэтгэлд улам бүр шигдэн зайгаа томруулж бул хар чулуу шиг хүндүрлүүлж авдаг. Ийм гомдол хүний биед идэгшгүй өвчин тэр тусмаа хавдар үүсгэх магадлалтай. Мөн уур хилэн хүний биед таагүй улмөр үлдээж чаддаг. Ууртай хүмүүсийн зүрхний хэм докторгүй болж гол төлөв богино наслах шалтгаан болдгийг тогтоосон байна. Уур хилэн ихтэй догшин хүмүүс зүрхнээс гадна элэг цөсөө өвчлүүлж байдаг. Мөн гуниг ганцаардал давтаж дотгошоо шигдсэн хүмүүс байдаг. Ийм хүн депресс давтаж зүрхний өвчнөөр шаналхад хүрдэг. Ихэнхдээ жингийн илүүдэлтэй болдог, мөн согтууруулах ундаанд татагдах нь элбэг байдаг гинэ. Иймээс хүн эрүүл байж урт наслыг гэвэл өөрийн зан авир, сэтгэл хөдлөлөө хянаж сурах хэрэгтэй. Амьдралыг аль болох байгаагаар нь энгийнээр эргээр хүлээж ав. Амьдралд алдаа дутагдал бийж сэтгэл сэргээм сайхан зүйлс зөндөө олон. Та эрүүл байхын тулд зүрх сэтгэлээ тайван жаргалтай байлгах эрдэмт суралцаарай. За эрүүл амьдрал нэвтрүүлэг гигээ эмнэлгээс үзэгч танд хүрч байна. Энэ удаа бид ангаа ухааны магистрт тэргүүлэх зэрэгтэй клиникийн профессор хүүхдийн их эмч оюун чимэгтэй уулзахаар ирж байна. Ингээд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр та бол хүүхдийн эмч хүн. Хэдэн жил ер нь хүүхдийн эмчээр ажиллав, ингээд ажиллаж исэн туршлагаасаа харахад энэ жил хүүхдийн өвчл маш их байгаа гэдэг байгаа шүү дээ. Ингээд харьцуулаа та хэлэх юм бол. За би хүүхдийн эмчээр нийтдээ 32, за бараг 33 жил ажиллаж байна да. Ер нь бага насны хүүхдийн өвчлөл бол жилээс жилд нэмэгдэж байгаа. За энэ жилийн тухайд бол одоо дүүргүүд, амиг дүүргүүд, ялангуяа энэ Улаанбаатар хотын харьяа дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаал бол маш ихсэн. За нэг 7 хоногийн өмнө, за нэг 10 хоногийн өмнөөс юм уу бас нэг сургуулийн хүүхдүүдийн амралттай холбоотойгоор бас нэг жоохон энэ өвч бас гадаа нэлийн хөтөрсөнтэй холбоотой өвчлөл бас арай харьцангуй яг одоогийн байдлаар бол буурчаад байна. Арай буурчаад байгаа. Гисэн хэдий ч гэсэн бага насны хүүхдийн өвчний хүндрэл бол их хэвээрэл байна. Аль чимлгүүдэд. Жилээс жилд нэмэгдэж гин, тэгээд тэр тусмаа энэ жил бүр илүү нэмэгдэж гин гэдэг маань одоо ер нь юутай хамаатай байна вэ? За манай орны тухайд бол ер нь жилээс жилд одоо энэ агарын бохирдол их байна. Хүн амын суурьшил ихсэж гинэ, ядуурлалтай холбоотой. За хүүхдийн дунд ялангуяа одоо бага насны хүүхдүүд хүүхдийн дунд суур өвчний байдал бол улам нэмэгдээд байна л да. Тэрнтэй холбоотойгоор бас жилд өвчлөлийн хувь бол нэмэгдэж гин гэж үзээд байгаа. Өвчлөж ирсэн хүүхдүүдийг харж байхад ер нь ямар зовир илүү цонхилж байна вэ? За энэ яагаад бага насны хүүхдүүдийг онцлоод байгаа юм гэхээр, за бага насны хүүхдүүдийн маань амьсгалын замын антон физиологийн онцлог жоохон өөрч байдаг юм л да. Ялангуяа нялхтын хөвгөл хүүхдүүдийн хувьд бол хамрын бол богинохон, зайн нарийнхан, за хамрын хойдолд байдаг хөндөөний хөгжил нь бол гүйцэд хөгжөөг байдаг. Тэрнтэй холбоотойгоор гаднаас ерөөсөө л хамар залгуураар энэ гадны агаар бол шууд амьсгалын зам руу ордог. Тэр шууд амьсгалын зам орсонтой холбоотойгоор энэ бага насны хүүхдүүд маань амьсгалын замын өвчнүүдийн гаралт бол одоо ялангуяа хүүхдийн уйлралд бол дэгдэлтэд илүү их өртөд, хүндрэлд илүү амархан автагдчихдаг юм байгаа юм. Тэгээ гарах шинж тэмдэг гэх юм бол ерөнхийдөө одоо хамар одоо бид нар нусгаарах гэж ярьд юм да. Одоо яг эмнэлгийн хэлээр бол иринит гэж ярьдаг. Энэ хамрын өрөвсөл хамгийн түрүү амьсгалын замын өвчин маань эхний шинж тэмдэглэлийн иринит нусгаарах шинжээр илэрж орж ирж байгаа. За хамар яагаад нусгаардгийг гэхээр, за ингээд нөх хүүхдийн хамрын одоо антон физиологийн онцлогоос холбоотойгоор ямар нэгэн вирусын ч вэ, халдварын ч вэ, за эсвэл бусад одоо их тоосон цар амтай ургамлын гаралтай одоо тийм бохирдлоос болоод одоо харшлын фонтой хүүхдүүд ч юм уу хамгийн түрүү хамар өрөвсчдөг. Тэгээд ирэхээр хамрын салст манд хөөнгшөөд за маш их шүүрэл ялгараад
Тэгээд цаашаага бол нөгөө амьсгалын замаар дамжих одоо амьсгалах үйл ажиллагаанд саад учраад явчихдаг. За энэтэй холбоотой гар за томхон хүүхдүүдэд гэх юм бол одоо сургуулийн насны хүүхдүүд ч юм уу том хүмүүс томхон хүүхдүүдэд болохоор бие зар заах, одоо толгоо өвдөх, за хамар шархирах, хамар захтнах, найдалгах тийм шинжүүдээр илэрдэг. За бид нэр өрөвслийг энэ хамраасаа залгуур лугаа цаашаа доош энэ хэсэг маань бол амьсгалын дээд зам гэж явдаг юм л да. Энэ бол хамрын өрөвс бол амьсгалын дээд замын өрөвсөл. Энийг цааш нь бид нар явуулахгүй тулд за энэ амьсгалын замын өвчнөөс ихт өвчлөн сэргийлэх ёстой. За өвдөж эхэлсэн анхны шинж тэмдэг илрэнгүүт бид нар бас зөв зохистой арга хэмжээ авах юм бол бас хүүхдийн цааш нь хүндрэлээс бас сэргийлэх боломжтой юм. Ямар арга хэмжээ авна гэсэн үг одоо за эхний ээлжинд бол бид нар бас ингээд бас одоо ерөнхийдөө хүүхдийн хамрыг цэвэрлэх хүүхэд ч бай томхон ч бай хамрыг цэвэрлэх тийм одоо байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнүүд бас орж ирж байна л да. За энэний нэг нь бол энэ нөгөө аква лор гэдэг энэ хамар цэвэрлэх тийм далайн одоо цэвэр уснаас бэлдэж гаргасан ийм бэлтгэлүүд байгаа. Энийг бол хэрэглэснээр бид нэр одоо хамрын салстын хөнгөшлийг багасгах. За тэгээд тэр их хуримтлаад байгаа салстыг болвол цэвэрлээд хамрын салстын үйл ажиллагаа хэвийн болгох. За цаашлаад мөн цаашаа нөгөө өвчин үүсгэж байгаа нян одоо вирус одоо бусад тоосон цэрийн гаралтай бусад хамрын өрөөсөл нус гарах шинжид хүргээд байгаа тэр шинжүүдийг багасгах тийм бүрэн боломжтой болчиход байгаа. Энэ бүтээгдэхүүнийг одоо яаж хэрэглэдэг юм бэ? За энэ бүтээгдэхүүнүүд тий яг энэ нэлээд хідэн манад орж ирсэн хэлбэрүүд нэлээд хід хэдэн хэлбэр байна л да. За хамгийн нэгдүгürt бол энэ яра төрсэн цагаас эхлээд энэ хамрын тусаагуурын бэлтгэл байгаа. Хамарт тусаач хэрэгэлдэг. Энд бол хүүхдэд ямар ч гач нөлөө байхгүй, харшил үүсгэхгүй тийм бэлтгэл. Энийг ерөнхийдөө нөгөө зовир илэрсэн үед л хэрэглэх үү? Зовир илэрсэн үед ч хэрэглэж болно. За мөн бас одоо амьсгалын замын халдвараас юм уу, бусад одоо харшлын гаралтай, бусад тийм халдвараас сэргийлэх зорилгоор бас өдөр тутамдаа хэрэглэж болно. За энэ төрсэн цагаас хэрэглэн мөн төрсэн цаг ингээд төрсэн ээжүүд за жирэмснээ явцад гээд энд бол бас ингээд хэрэглэх тийм урсгал усаар одоо энэ шүршиж угаах тийм бас бэлтгэл байгаа. За ингээ 2 наснаас дээш бас яг адилхан найрлагатай хүүхдийн бэлтгэлүүд ээж гин. За том хүүхдүүдэд том хүнд хэрэглэх бас бэлтгэлүүд байдаг. За бид нар энийг яг яаж хэрэглэх талаар бид нар бас хүүхэд дээр бас та хэдэд үзүүлэн хүүхдийг яаж угаад юм бэ? Зарим инженер маань бас хүүхдийн хамрыг яаж цэвэрлэх тийм арга олдоггүй л дээ. Тэгээ дур мэдэн одоо хөвөнгөөр хамаагүй хийх жишээтэй. За зарим хүмүүс би сороод салтыг авчдагч гэдэг юм уу. За зарим нь ямар ч гэсэн эмчээс зөвлөгөө авахгүйгээр эмийн сангуудад байгаа одоо насан тохирохгүй өөр зориулалтын тийм хамрын одоо цэвэрлэх одоо салтын хөнгөийг багасгах, өрөөсөл дарах бэлтгэлүүдийг хамаагүй хэрэгэлсэнтэй холбоотой өвчнийг гаргахшуулах. За цаашид төндрүүлэх, бусад бэлтгэл дасал үүсгэх гэх мэтийн тийм бас буруу тийм зуршлууд бас хүүхдийн хүндрэхэд бас нөлөөлөд орж ирдэг. Тэр та сороод цэвэрлдэг гэлээ. Би бас олон ээжийг мэдхийн. Ер нь бол сороод цэвэрлээд байдаг шүү дээ. Энэ ер нь ямар муу нөлөөтэй байх вэ? Сорж угаасаа хамрын хүүхдийн манд хамрын салстан бол их тийм амархан хөнгөшчдөг. Тэгээ сорох тусмаа хүүхдийн салстыг гинтэйгээд ин гэсэн үг. Тэгээ гинтэйгээд тэр хүүхдийн хамрын салст ч антаа физиологийн онцлогоос бол маш их хэмжээ хэрэгтэй шүү дээ. Тэгээ сорох тусам улан салстын гинтэйгээ цаашид бол одоо 5 шарах үүсгдэг ч юм уу эсвэл байнгын хөнгөшлийн одоо улам нэмэгдээд байх жишээтэй. Тэгээ бидний ам энтер бас аман дотор байгаа бидний амны орчин ямар вүлээ тийм ээ бас нэг хүүхдтэй дахиад талдуур энэ нэмэгдүүлэх бас нэг нөхцөл шалтгаанд хүргүүлэх тийм нөхцөл боломжтой. Тэгээ энэ бүтээгдэхүүн гэхэд ямар найрлагатай байдаг юм бол та? Энэ бол далайн цэнгэг цэвэршүүлсэн уснаас бэлдэж авсан ерөнхийдөө физиологийн ус мал. Найрлага бол яг нөгөө хүний биеийн одоо хамрын салстанд байх одоо орчинтой ижилхэн. Тэгэхээр одоо хүнд ч бай хүүхдэд ч ямар ч гач нөлөө байхгүй. Энд насанд хүрэгчдэд зориулсан байгаа юу? Ер нь насанд хүрэгчдэд зориулсан. Ер нь энэ 4-5 төрлийн тийм бэлтгэлүүд бас орж ирсэн. Жишээлбэл энэ бол насанд хүрэгчдэд томхон хүүхдэд зориулсан гэсэн. Ерөнхийдөө анзаарч байхад насанд хүрэгчдийн дунд нөгөө навцлын ингээд бэлтгэлийг аягүй хэрэгэлдэг. Тэр маань ингээд юу болчдөг? Одоо дасал болоод байнга ер нь насаараа хэрглэж байгаа хүмүүс ч байдаг. Эннээс одоо ер нь яаж салах хэрэгтэй юм бэ? Нэг хэргэлзэн хүн бол тэгээд ер нь л хэрглээд байдаг юм шиг. Ерөнхийдөө бас ингээд альва эмийн бэлтгэлүүдийг яг бид нар урьдчилан сэргийлэх талаар эхэлж байгаа үед нь хэлээд байна л да. За навцлын голдуу ямар хүн хэргэлдэг гэхээр одоо харшлын суйртай.
ялангуяа ургамал, антан одоо тоосон цэрийн тийм харшилт. Одоо бол энэ манай орчин цагаан гартай холбоотой нутаанаас маш их харшлын гаралтай ханиалга байж штэ. Тийм улсууд илүү хэрэглээд тухайн үед судсын үргэлжлэхэд тамар онгойж байгаа юм шиг боловч эргээд тэрэндээ амархан таслуулчаад тэгж бас тэр чин навцлын энэ бас удаан хугацаар хэрэгжилж болохгүй бэлтгэлүүд л дээ. Тэгэхээр бид нэр хамгийн аюулгүй өөртөө зохимжтой бэлтгэлийг одоо хэрэглэхийн тулд бас тийм архагчц одоо тийм хамрын харшилтаач гэдэг тийм улсууд бол эхлээд эмнэлгийн байгууллага эмчит хандаад ямар бэлтгэл өөрт нь одоо таарах ёстой гэдгээ бас мэргэжлийн эмчийн зөвлөгөө авчиж хэрэглэх нь зүйтэй. Энэ бүтээгдэхүүний хувьд одоо тийм дасал болгох гэсэн юм бол байхгүй бүтээгдэхүүний хувьд бол ерөөсө хамгийн тохиромжтой тийм бүтээгдэхүүн учраас ямар ч хуруу чанарахгүй судалгаан дээр энд ерөөсө хуруу чанар илрээг учраас энэ дасал болно гэсэн ойлголт байхгүй. Хоёр түүний физиологийн ялангуяа хамрын санстай хоолой залгуурын салстанд яг тохирсон тийм үйлчлэлтэй. Учраас энд бол ямар ч гаж нөлөө хуруу чанар байхгүй. Бас нэлээд хэрэгэлдэг болж байна. Хэрэгэлсэн улсууд нь бас маш их үр дүнтэй байна. Сайхан одоо бүтээгдэхүүн байдаг талаар бид нарт бас талархал сэтгэл энэ ирж байна л да. Одоо агарын бохирдолтой холбоотойгоор ингээл орон сууцнд гэрт байж хахад ч гэсэн ингээд нэвтэрч орж ирээд байгаа нь мэдэгдэлтэй утааны үнэр. Тэгэхээр хүүхдүүд ингээд доошо бараг 1 метрээс доош байдаг хүүхдүүдэд илүү их нөлөөлдгөө гэдэг байдаг юм байлаа. Та эмч хүний хувьд энэ дээр юу гэж хэлэх вэ? Тий. Агарын бохирдол бас жилээс жилд нэмэгдэж байна. За энэ манай Улаанбаатар хотын хэмжээнд бол бохирдлын одоо дээд хязгаартай болж байна гэж үзээд байгаа шүү дээ, тийм ээ. За агарын бохирдолд бол зөвхөн хүүхдэд ч гэхгүй том хүмүүст бол маш их сөрөг үр дагавартай. За агарын бохирдлоос холбоотой амьслын зам хавдар ялангуяа нус гарах шинжээс ахуулаад одоо амьслын доод зам руу халдах халдварууд ихсээд байгаа. За энэ маань яадгийн гэхээр нөгөө агарын бохирдолтой хамт вирусууд, нянгууд амьслын замд хамар залгуураар дамжаад орж ин л да. Гэтэл бидний бие махбодод одоо хүүхдийн маань амьслын замд бас идэхгүй хэлбэрч гэсэн бас вирус нянгууд байж байгаа. Тэрийг бас энэ агарын бохирдол маань идэвхжүүлчихэж байна. Тэ идэвхжүүлээд ирэхээрээ тэр чинь эмгэг төрүүлэх чадвартай болоод өрөвсөл үүсгэх шалтгаан болоод явчихж байгаа. За бид нар энэ бүтээгдэхүүнийхаа бас онцлогынхаа талаар зам хүүхдийн хамрыг одоо энэ бүтээгдэхүүнийг яаж угаах вэ, яаж энэ тусаах вэ гэдэг талаар бас манай Стада фармын эмч төлөөлөгч Зол Заяагаар бас та бүхэнд мэдээлэл хэлье гэж бодож байна. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл амьдрал бол идэвхтэй хөдөлгөөн, эрүүл зөв хоолтыг хэлнэ. За залзын эмчээ энэ хэдэн сартай хүүхэд ямар зовиртой ирчээд байна? Энэ одоо 4 сартай хүүхэд одоо нус гарах зовиртой, одоо ханиадны шинж тэмдэг одоо илрээд байгаамаа. Тэгэхээр одоо оюуны эмчийн маань ярьсан одоо аквалор одоо бэбигээ тусаага уурна бол одоо яг энэ хүүхдэд одоо тохирно. Нус гарна гэхээр одоо яг яана гэсэн үг? Нус нь гоожод байна гэсэн үг. Тий, нус гоожж байна л гэсэн үг. Тэгэхээр манай ээжүүд болохоор яг нус гарч байгаа тохиолдолд хамрын битүүрл одоо анхан шатны үед бол одоо маш олон төрлийн арга хэмжээг авдаг. Одоо зарим ээжүүд бол ингээ хамрыг нь ухад цэвэрлдэг тийм ээ. Ингээл хөвгөн нарийсгаж байгаа л усанд дүүж байгаа. Ер нь тэрлийг зааж өгöd идэх штэ. Одоо төрсний дараа эмчнэр тэр буруу байдаг. Тий, энэ бол бас буруу. Ягаад гэвэл нэраа хүүхдийн салст бол бүрэн хөгж хамрын салст бол бүрэн хөгжиж гүйцээг байдаг. Учираас энэ бол гэмтэх аюултай учраас энэ бол бас эрсдэлтэй. Яг хамрын битүүрл үед бол зориултын хамрын тусаагуурыг бол хүүхдэд хэрэглэх нь бол маш зүйтэй гэж үздэг. За энэ тусаагуурыг тэгэхээр энэ дүнгийн төрсөн 0-аас 1 настай хүүхдэд бол одоо яг хамрын тусаагуурыг бол хэрэглэдэг. Одоо спрей болон одоо тийм хүчтэй шүршигчийг бол хэрэглэхийг оруулсан байдаг. Учраас хамрын нүх тус бүрт одоо 1-2 удаа шахаж тусаана. Тийм ээ, 1-2 туслаар л тий. Тийм. Одоо хүүхдээ ингээ хэвтүүлж агаад одоо 1-2 туслаар хамрын нүх болгонд тусааж хэрэглэдэг байгаа. За ингээд хамрын нүх болгонд ингээд бэлтгэлээд усаасныхаа дараа хүүхдээ баг зэргийн одоо хажуу тийш нь болгоно. Тэгэхээр одоо нус гарна гэсэн үг үү? Тэгэхээр бол энэ бага насны хүүхдэд бол хамрын битүүрл бол арилдаг. Хамрын нүх рүү орсон нөгөө шингэн маань одоо хамрыг цэвэрлээд одоо гоожж гардаг. Нусыг одоо гаргана гэсэн үг тийм. Гаргана л гэсэн үг. Бас нэг тохиолдолд одоо түрүүн оюуны эмч маань ярьсан тий одоо бага насны хүүхдийн хамрыг бол угаадаг гэд. Энэ бол эмнэлгүүд бол нэлээд өргөн хэрэглэгдэж байгаа.
яг ингээд зориултаараа савлагдсан нь бол энэ дотроо ингээд хавхлагтай одоо шингэн нэг л боллооноос гарсан бол буцаж боллоон руугаа орохгүй энэ дотроо хавхлагтай зориултын ингээд хүүхдийн хамрын анатомийн бүтцийн дагуу ингээд хийгдсэн бэлтгэл байгаа. За тэгэхээр хүүхдийн хамрыг одоо угаахтаа бол хүүхдийг хагас хажуу тийш нь харуулж хөвтүүлээд одоо бэлтгэл маань өөрөө бол даралттай одоо шүршлэг учраас энэ сайн охин байна. За хамрын дээдлийн нөхрөө зөөлөн цацаж шүршин. За ингээд. За ингээд бол нөгөө доодсын хамраа одоо бүх одоо өргөслийн шингэн одоо хамрын одоо битүүрсэн одоо нус энтрийг бол бүгднгийн сайхан угаагаад цэвэрлээд нөгөө хамраар нь гараад ирж байгаа тийм. За тэгээд нөгөө хамраасаа ахаад дараачихын цэвэрлэгийг үлдвэл дахиад эсрэг тал руу тийш нь харуулах юм тийм. Хүүхдээ харуулж хөвтүүлээд тэгээд нөгөө талын хамар руу бас зөөлөн шүршиж хэрэглэнэ. Ингэх юм бол одоо хоёр хамрыг одоо төгс сайн угаалаа гэж үзнэ. Энэ тохиолдолд ерөөсөө нөгөө хөвөнгөөр ухах байд юм уу сорох тийм үйлдэл хийх ямар ч хэрэггүй болох юм байна тийм. Тэр үйлдлийг бол хийх шаардлагагүй хүүхдэд бол шингэний одоо яг нэг төвшин сайхан цацаа цэвэрлсэний дараа бол хамар дотор байгаа одоо нуус зэрэг нь бол одоо хамрын битүүрлийн гараад ирэх нь зэргүүд нь бол бүгд гараад ирчихнэ. Одоо энэ бэлтгэлийг угаахт ч байд юм уу ер нь хэр хугацааны давтамжтай хийх хэрэгтэй байт юм бэ? За угаах зорилгоор бол энийг хүүхдэд бол өглөө оройдоо нэг өдөр тоодол 2 удаа хэрэгжилж болно. Одоо энэ бол бүх насныханд хэрэгжилж болно. Тусaalгуурыг бол битүүрс үед хэрэгжилж болно. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор бол бас байнга хэрэгжилж болно. Ямар нэгэн гаж нөлөө илэрдэггүй учраас одоо илрээгүй учраас одоо энийг бол байнга хэрэгжилж болно. Бас манай нагаараас болдог байхaltaа хүүхд унтаас ирэхэд ингээд хамрын нус нь хатцсан байт юм уу? Хуурашцсан босч ирдэг штэ. Энэ үед хэрэгжилж болох уу? За бага насны хүүхдүүд бол өглөөс ирэхэд бол хамар бол хуурашилтай байдаг. Тэр үед бол энийг урьдчилан сэргийлэх зорилгоор одоо хамрыг чийгшүүлэх зорилгоор өглөө болон оройдоо одоо хэрэгжилж болно. Ерөөсөө эмчийн жормоор байхгүй зүгээр ер нь авчаал ингээд байнга өглөө босоод хэрэглээд байхад ямар ч одоо харшлах зүйл байхгүй гэсэн үг тий? Байхгүй. Энэ маань болохоор өөрөө жоргүй. Тэгээд ямар нэгэн гаж нөлөө илэрдэггүй учраас энийг бол байнга хэрэгжилж болно. Тэг харж байхад ингээд өнгө юм аа. Энэ хэд юм ягаа өнгө. Одоо энэ өнгө нь бас утга учир байна уу? Бага. Энэ маань болохоор тухайн бэлтгэлдээ зориулаад өнгө нь өөр байгаа. Одоо жишээ нь энэ хоёр ингээд ягаан судалтай энэ бол зөвхөн бага насны хүүхдэд ираагуудад зориулсан бэлтгэлүүд байгаа. Дараагийн энэ цэнхэр маань болохоор нэг наснаас дээш одоо бүх насныханд зориулагдсан бэлтгэл байгаа. За энэ ногоон таглаатай энэ маань болохоор гипертоник уусмал тэгээ дээрэс нь 100 насны хаан должин гар цэцгийн хаан дагуулснараа энэ бол найрлага арай өөр бэлтгэл байгаа. За тэгэхээр энийг болохоор хүнд яаж хэрэглэх вэ гэхээр би түрүүн бага насны хүүхдийг бол харуулсан байгаа тий. За тэгэхээр энэ цэнхэр савлгаатайг бол одоо бүх насныханд зориулагдсан бэлтгэл. Урьдчилан сэргийлэх зорилгоор болон мөн эмгээг үед бол босод эмчилгээтэй хавсарч одоо зовирыг багасгах тал дээр хэрэгэлдэг бэлтгэл байгаа. За 3 дахь бэлтгэл маань бол энэ одоо хамрын харшлаас л одоо олон төрлийн хамрын тусаалга тусаадаг тий байнга ингээд хамрын тусаалгатай явдаг хүмүүс маань бол ксиломатозлоны гаж нөлөө илрээд хоолоо ингээд сэрвнээ танаалгаад байдаг нүднээс ингээд нулимс гоожоод байдаг хамар хураашдаг хатдаг тийм зовирууд бол илбэг тохиолддог. Тэр хүмүүст бол одоо энэ төрлийн бэлтгэлийг минь бол зөвлөж байгаа маа. Аквалор экстра форте нь бол тэр хамрын харшилтай, хамрын хуурашилтай архаг болон цочмог ринитийн үед бол хэрэгэлдэг байгаа. Ингээд одоо хэрэглэх шалтгаан болон зовироос болоод бэлтгэлүүд маань өөр өнгөтэй байна. Жирэмсэн ээжүүд маань ер нь хэрэглэж болох уу? За жирэмсэнд бол хэрэглэх заалт байгаа. Одоо жирэмсэн эхчүүд бол хамгийн илбэг тохиолддог зовир бол хамрын хуурашилт байдаг, хамрын битүүрл байдаг. Энэ үед бол ихэнх бэлтгэлүүдийг бол хэрэглэхийг хориглодог. Манай компани одоо Aqualor Norm Extra Forte бол хэрэглэхийг бол зөвшөөрдөг байгаа. За тэгэхээр хамрын харшилтай эхчүүд бол Extra Forte-гийн жирэмсний үеийн хамрын хуурашилтай эхчүүдэд бол Aqualor Norm-ыг нь бол зөвлөдөг байгаа. Энэ бүтээгдэхүүнүүдийг авъя гэвэл ерөөсөө бүх эми сангуудаар зарагдаж байгаа юу? Яг одоогийн байдлаар бол 3 гал эмнэлгийн нэг давхрын анар аравчих эмийн сан мөн энтогийн бүх салбаруудаар
худалдаалагдж байгаа. Тун удахгүй бол Монс болон Азийн эмийн сангуудаар бас худалдаалагдах болно. За баярлалаа эмчээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Даны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Дулаан алдагдлын асуудал таныг зовж байна уу? Монголын барилгын салбарт дулаан алдагдлын асуудлыг шийдээд байгаа сүүлийн үеийн шилдэг бүтээгдэхүүн болох Корунд брэндийг танилцуулж байна. Нано технологийн аргаар гарган авсан бичил вакуум бөмбөлөг нь дулаан тусаарлалтын өндөр зэрэгтэй бөгөөд 1 мм зузаан түрхлэг нь 50 мм эрдэс хүнтэй тэнцэнэ. Дотор ханаас 1.5 мм зузаан түрхэхэд таны байрны дулаан алдагдлын асуудлыг бүрэн шийдэх болно. Ашиглах гадаргуунаас хамаарч 4 төрөл байна. Оронд сууц, барилгын дотор гадна хань, нефт химийн бүтээгдэхүүн хадгалах сав, тээврийн хэрэгсэл, дулааны шугам хоолойн дулаалгах зэрэгт ашиглаж болно. Корундыг дурын өнгөнд оруулан ашиглах боломжтой. Үндсэн 4 төрөл байдаг бөгөөд сантал, мөгөнцөр, дулаан алдагдлын асуудлыг будаг шиг түрхээд л хялбархан шийднэ. Корунд будаг шиг түрхээд дулаан алдагдлыг мартаарай. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Эрүүл амьдрал нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Эрүүл амьдралын нэвтрүүлэг зөвлөгөө болонга зууны эмэгтэйчүүд эмнэлэгтэй хамтран үзэгч танд хүргэсээр ирсэн. Энэ удаа бид зууны эмэгтэйчүүд эмнэлгийн их хэмж отхон цэцэгтэй эмэгтэйчүүдийн үтрээг залуужуулах тухай ярилцах юм аа. Өдрийн минь татгамжаа. Өдрийн минь. Хоёулаа бас өмнө уулзч ирсэн эмэгтэйчүүдийн өтрийг залуужуулах лазер хаалганы тухай энийг эмэгтэйчүүд маш их сонирхож байгаа маа. Тэгэхээр илүү дэлгэрүүлээд хоёулаа мэдээлэл хүргээгээд тань дээр зорж ирлээ. Бид нар бас уртлынхаа нэвтрүүлгээр явсан тэгээ бас дахиад яриа те лазер хагалгаа гэж чи сайн хэлчихлээ. Энэ зүгээр лазер хагалгаа биш зүгээр лазер эмчилгээ байгаа. Бид нар бол ямарваа нэгэн зүслэг эдгээр бол хийхдэггүй. Энэ өтрээний лазер эмчилгээг ерөнхийдөө бид нэр 2014 онд анх манай эмнэлэг бол оруулж ирсэн байгаа. Гэхдээ энийг бол бид бас жоохон олон улсын эмчнэрийн судалгааг те үндэслээд энэ лазер эмчилгээ ямар үр дүнтэй бэ гэдгийг нэлээд судалгааг нь үндэслээд Солонгост очиж бас эмэгтэйчүүдэд хэрэг хийгддгийг ямар үр дүнтэй байгаа гэсэн нь бас эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр очиж судлаад тэгээд энэ аппаратыг бол ерөнхийдөө Солонгосоос анх оруулж ирсэн байгаа. Танай эмнэлгийн хувьд одоо яг хизэнээс хийж байгаа эмчилгээ вэ?
Бид нар ерөөсө энэ эмчилгээ маань ер нь 2010 онд Европт анх хийгдээд эхэлсэн. Ер нь лазер эмчилгээг өтрөөнд хийе гэсэн тий. Тэгээд Европт хийгдээд эмчнэрийн судалгаа, Европын эмчнэрийн судалгаа гарцсан байлээ. Тэгээд Солонгосод бол 2012 оноос эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлсэн байлээ. Тэгээд манад одоо тий бид нар бас Солонгосуудтай хамтарч ажилладаг. Тэгээд тэр байгууллагын ийм лазер эмчилгээ байна гэд санал болгоход нь бид нэр судлаад 2014 оны 1 сараас бид анх эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Эмэгтэйчүүдийн өтрийг залуужуулах гэхээр бас их сонирхолтой санагдаж байгаа юм л да. Ер нь жоохон яаж залуужуулдаг юм бол? Тэгээ яагаад энийг залуужуулах гэж байгаа юм бэ гэхээр угаасаа энэ бол залуужуулдаг. Лазер эмчилгээ гэдэг маань яаж ийна гэхээр ерөнхийдөө лазер нь өтрээний булчинд очиж үйлчлэхээр өтрээний булчинд байдаг фибробласт гэдэг залуу эсүүдийг шинээр үүсгээд нийлэгжүүлээд өгчдөг. Тэгэхээр фибробласт нь булчин дах эластин коллагеныг бас өшөө нийлэгжүүлээд өгчхөөрөө өтрээ маань өөрөө залуу эсүүдээр баялаг болоод тэгээд өтрээ чангараад чийглэг болоод өгч байгаа. Бас миний ингээд эмчилгээнийхээ үр дүнд хараад ахад өтрээний булчин дах зөвхөн залуу эсүүдээс гадна мэдрэлийн эсүүдийг их олшруулад өгчжээ. Тэгэхээр зарим эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцааны үед өтрийгээрээ тавьдгүй, бэлгийн тааламж авч чадахгүй болсон байдаг тийм. Ер нь үзээгүй эмэгтэйчүүд ч гэсэн их олон байдаг. Тэгэхээр бол энэ өтрийн дэх одоо бид нар жийцэг гэдэг шиг тийм өтрээний мэдрэлийн эсүүдийг их олон болгосноор эмэгтэй хүн өтрийгээрээ одоо тийм бэлгийн харьцааны үед таашаал авах нь бол их нэмэгдэж сайжирч өгдөг. Эннээсээ эмэгтэйчүүд яг энийг би хүсэж ирсэн юм а гэсэн тийм сэтгэл ханамжтай байгаа эмэгтэйчүүд маш их байгаа. Мөн цэвэршилтийн насны эмэгтэйчүүд те өтрээ өндгөвч ажиллаад эхлэхээ болохоор одоо өтрээ хуурайшаад, хатан гаршаад, загтнаад эхэлдэг. Тэгээ мөн бас шээсээ бас барьж чадах чадвар нь алдагдаад эхэлдэг. Яг энэ үед цэвэршилтийн насны эмэгтэйчүүд ч гэсэн айгүй их үр дүнтэй залуужуулж өгж байгаа болохоор нөгөө хуурайшил байхгүй бэлгийн харьцааны үед одоо өвдөлт өгдөх те хорсож өгдөх ямар ч дур сонирхолгүй болох эднэр дээр өтрээ гоё чиглэг залуу болгож өгж байгаагаар цэвэршилтийн насны эмэгтэйчүүд ч гэсэн маш их хэрэгтэй эмчилгээ байгаа. Эмэгтэйчүүдийн хувьд энэ хаалга эмчилгээ хийлгэхэд бас өвдөлт зовөр байдаг болов гэсэн бас тийм айдас байж магадгүй юм л да. Харин тийм манайх руу уцтаад хүмүүс асуудаг л да. Яаж хийгддгийг, эмнэлэгт чи хэвтэх үү, хэд хоног эмчлэх үү гэдэргээд асуудаг. Энэ маань бол ерөнхийдөө тухайн эмэгтэй хүн өтрэнтэй цэвэрхэн умаа хүзүүний эсийн шинжилгээнд хийвээ, умаа хүзүүний өөрчлөлтгүй байгаа эмэгтэйчүүд бол өдөртөө ирээл 1 цаг болоод гараа авчина. Ерөнхийдөө бол нугасаар мэдээ алдуулт гэдэр гэсэн байхгүй. Ерөнхийдөө өтрэнд бол 25% лидокаины крем тавиал 15 минут тэр нь өвчин намдааж ийн гэсэн. Тэгэл 15 минутын дараа болоод ажилбар маань 30-аас 35 минут хийгдэнэ. Одоо энэ хугацаанд бол өвчтөн бол ямарваа нэгэн зовоор мэддэхгүй. Яг ямарваа нэгэн ажилбар хийгдэж байгаа нь бол мэддэгдэнэ. Тэгээд дараа нь бол шууд хийсний дараа босоод яваад өгнө. Ажлаа үргэлжлүүлээд явчихна. Ямарваа нэгэн тийм хүндрэл бол учрахгүй. Хийлгэсний дараа үр дүн яаж мэдэгдэх вэ? За ер нь хийж яхад бол ерөнхийдөө өвтрээний булчин агшиж байгаа нь те бол надад бол мэдрэгдээд ихэд. Ер нь бол үр дүн тэгэл 7 хоногоос мэдрэгдэл эхэлнэ. Шүү. Илүү. Энэ эмчилгээ хийлгэсний дараа дахин төрж болох уу? Энэ бол зөвхөн өвтрээний булчинг чангалаад залуужуулаад өгчөж байгаа учраас бол эмэгтэй хүн төрөх замаараа төрөхөд бол ямар ч хүндрэл авахгүй төрж болно. Дэлхийний дараа одоо чангарсан булчингаа хэр удаан бид нар хадгалах вэ те одоо ерөөсөө ингээл нэг хийчихвэл ерөөсөө те насаараа одоо ингээл чанга булчинтай байх уу гэж асууж байгаа хүмүүс их байдаг л да. Нэгэнт одоо ингээд лазер эмчилгээ хийлгүүлчихээр өтрээний булчин агшсан байгаа те чангарсан байгаа. Энэ нөхцлөө яг энийг хадгалаад удаан хадгалъя гэх юм бол эмэгтэйчүүд маань өтрээний булчин агшаах дасгалыг тогтмолтой өдөрт 30 минут ч юм уу те одоо хоолоо хийгээд ч юм уу одоо телевиз үзээ сууж захтаа ч гэсэн бид нар хийж иж болно. Нэг удаагийн эмчилгээгээр өтрээний тойрог маань те 1 см багасж өгдөг. Энэ нь одоо булчин чангарснараа л одоо агшиж өгж байгаа гэсэн үг л те. Эмнэлгийн хувьд одоо энэ эмчилгээнд хөнгөлөлт бий юу? Эмэгтэйчүүдийн маань сонирхдаг зүйлээс бид нар бол анх оруулж ирээд 900 мянгаар хийжсэн нэг удаагийн эмчилгээг. Одоо тэгээ бид нар 50% хямдруулаад 450 мянга болгоцсон байгаа. Тэгээд яг мэдээж яг 3 удаа орох шаардлагатай зарим эмэгтэйчүүд байгаа штэ тий. Ерөнхийдөө өтрээний булчингийн судлал нь арай их байгаа тий. Тим хүмүүс бол хэрвээ бид нар 2 удаа орчих юм бол 3 дахьын үнэгүй хийж өгч байгаа. Тийм хөнгөлөлттэй явагдаж байгаа. За баярлалаа юм чи. Эрүүл амьдрал нэвтрүүлэг үзэж танд хүрлээ. Өнөөдөр таны эрүүл мэндэд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйн амжилтыг бүтээнэ.
Таны эрүүл энхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг үйлчилж байна. Дараагийн дугаараар эргүү уулзлаа баяртай үзэгчтэй. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүл энхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг.